нэлээд гайхсан байдалтай байсан яг нэг юм одоо яг тэмцээнд дуусаад медаль цомоо харахтаа нэг хүний марж байгаа юм шиг. Чи минийх лүү юу илээ гэдэг ч юм уу. Метр хасах 80 ангил алт аваад сая аваргуудын аварга дээр алтан медаль авсан мөнхөрт ингээ залуу байна. Тэгээд энэ бүх амжилтанд маань тусалсан протеин фитнесийн хамт олон болон гэр бүлийнхээ маш их баярлалаа. Топ 5 үлдээгээд үлдсэн тамирчид буугаал. Тэгээ яг хамгийн сүүлд нэг намайг дуутахт нь бол тэгэл яг нэг өөрийнхөө номер л орчлоо. За ингээд дөрүүлж байгаа юм биш тэгэл. Тэгээ үнэмлэхүй арга дээр нь дахиж гар зогсоо тэн дээр төрүүлээ. Бас ингээд төрүүлчихэж байгаа мó гэдэг ч юм уу. Яг ямар ч сан өөрийнхөө хэмжээнд яг ингээд бэлдсэний хүчинд бас чамлахааргүй ер нь амжилт гаргасан л гэж бод. 2020 оны за улсын аваргын залуучуудын ангилд 21 нас хүртэл заагаад оруулдаг байхгүй. Тэр ангилдаа яг анх ороод яг 3 дугаар байранд ороод урамшаад за надад яг энэ чиглэлээр хоббигоо хөөх юм бол надад боломж байгаа мэн гэдэг талаас нь үзээд тэгээд тэр жилдээ яг холбооныхоо багш дасгалжуулагч гэх яг ингээд сертификат аваад за ингээд та багшлах хэрэгтэй байна гэж үзээд тэгээд өөрөө яг хичээлийнхаа хажуугаар ч юм уу багшлаад өөрөө бас яг тэр хоол зүйн руу илүү судалгаа хийж явж байгаад тэгээд одоо өмнө жил 2023 онд ирээдүйн мистрээр ороод 3 дугаар байранд тасарсан. Тэгээд зун нь би ч өөрөө хөдөө гадаа явах үйл эрэхтэй болж таарад 21 аймгаар яваад тэгээд тухайдаа бас яг улсын аврагт орж чадаагүй үнсэн. Тэгээ яг энэ өнгөрдөг жилийн 11 сараас сулраад тэгээ яг буцаж бэлтгэлдээ ороод яг энэ жилийн ирээдүйн мистер тэмцээнд дахиж ороод тэгээд өөрийнхөө өндөртөө төрүүлээд тэгээд бүх өндрийн залуучууд зогсоод тэндээсээ үнэмлэхүй авраг болоод ерөнхийдөө бол яг сансандаа өрөөд юмтаа за тэгвэл одоо эндээс яг цаашлаад явах юм байна гэж үзээд одоо бол яг баг зэргийн бие амраасан байдалтай яг 5 сарын 17-ны улсын аврагт утгагүй бэлдэж эхлэх гэл ер нь бол байж байна. Миний мэргэжлэх юм бол одоо интерьер дизайн гэдэг шүтээс 1 жил дутуу байгаа. Ерөнхийдөө чөлөө аваад өөрийнхөө жоох амьдрал руу нэг харж эхэлж байгаа юм уу. 19 онд яг одоо нөгөө хүмүүсийн илтгэр тамхтай булаач бөө гэдэг ч юм уу те тэр зүйлээ мэдсэн. За ийм зүйл байд юм байна гэдгээд анхаараад тэгээд яг багшийнхаа гаалыг дагаж эхлээд тэгээ яг тэмцээнд орохдоо яг улаач болсон байсан гэх юм уу. Тэгээл сая яг энэ өнгөрдөг 11 сард галаацлаад цолоо аваад тэгээд тусдаа гарцсан болохоор арай нэг үүлнээсээ жоохон зай авж байгаа болохоор арай нэг бэлтгэд арай илүү надад амар байсан гэх мээрээ хүчтэй. Тэгээд одоо яг энэ нэг үйл хэрэг чинь зуны хугацаанд ч юм уу гэж хөдөө гадаа явах юм айгүй их байна. За тэгээд янз бүрийн асуудалтай зовлонтой хүмүүс ч ирнэ, баяр баясгалтай хүмүүс ч ирнэ. Тэгээд тэр болгон дээр үйл хэрэг хийн гэхэд нэлээд цуцсан ядарна. Яг нэг юм махан би ядрахгүй байгаа чинь сүнсэн би нэл ядардаг гэх юм уу. Тэгээд яг тэмцээнд өгөөдрөнгүүд одоо яг энэ үйл хэрэгээсээ жоохон зай авах үед одоо манай одоо онгод тэнгэрүүд маань жоох уцаарлах ч юм уу тийм юмнууд бай мэдээж гээд анх тангараг тавьсан үүлнээсээ буцаад инэгдэг ч юм уу. Ахтай яг энэ жилээс бас арай гайгүй нэг ойлгож эхэлж байгаа юм. Би бас алдагдуулахгүй бариад байгаа байх л гэж бодож байна ер нь л. Тэгээд бас давхар их юм бол өөрөө би яг дарахны ажил хийдэг. За янз бүрийн одоо онгодынхоо эд имийг өөрөө хийдэг гэх юм уу. Өмнө нь бол гараараа нийлээ юм хийдэг байсан. Тэгээд яг ийм улаач болж байгаа учраас за бас өөрөө ингээд цаашдаа хүмүүстэйг энэ өв соёл гэдэг юм байт юм байна гэдгийг харуулахын тулд би заавал энэ юм сурах хэрэгтэй байна. Би сураад авчих юм бол давуу тал болох юм байна. Үндсэн мэрэгжил за тэгээд за ингээд хоббигоороо тэмцээнд ороод тэгээд давхар улаач гээд тэгээд дарахны ажил гээл. Ер нь бол ингээл нийлэн юмнууд байна та. Дөрдөд байл. Тэ одоо фитнесийн багш шиг явж байгаа хүмүүс ч яг эрүүл хоол тасгалдлын юм байдаг шүү гэдэг юмыг яг энгийн байдлаар л ойлгуулахын тулд явж байгаа. Одоо манай аавын талынхан одоо яг ийм спортын тал руугаа ер нь төлөх хүмүүс байдیں۔ Одоо манай аавын ах мотоцикл ундаг байсан. За аавын том ах болонгууд бас барилддаг байсан гэж ер нь спортын тал руу хүмүүс байдаг. Тэгээ яг багасаа яг нөгөө нэг тэр хүмүүсийг хараад явсан учраас яг нөгөө хүүхдүүдийн айдлаар л яг ноцолдох, барилдах, гүйж харих ч юм уу тийм зүйлүүд ер нь л байж байгаа л яг яг 9 10 дугаар ангитай яг нуруугаа яг хүнд гимтээж яг нурууныхаа доотлын ээл 4 5 дугаар үеэ яг хуглаад
Тэгээд яг алхахад хэцүү ч юм уу, явхад хэцүү ч юм уу жоохон өрөөлдөж явдаг байгаад. Тэгээд яг тийм байдлаасаа яг ингээд Grand Med гэдэг тэмдэглэгт яг Ямраа зураг авахулж үзүүлээд за ер нь бол ямар нэгэн найдлага байхгүй байна. Та ингээд ер нь бол мөнгө санхүү байгаа дээр ингээд тэрэгцрээ аваад ингээд суугаад цаашдаа ингээд явбал зүгээр юм байна гэдэг юм сонсч ирсэн. Тэгээд яг манай аав яг за ингээд хуучин нутагт нь ингээд нэг юм барьдаг ирээдэй гэж нэг настай хүн байт юм байна. Яс барьдаг гэд. Тэгээд яг тэр хүн дээр анх очиж нуруугаа бариулаад яг нэг тэр үед чинь яг нэг 14 хоног наа барьж ирсэн. Тэгээд яг тухайн үед яг 14 хоног бариулаад яг биеэр хатиг тууралч юмнууд гараад яг тэгээд яг буцаж ирээд нурууныхаа зургийг авахуулаад нуруу маань идэгсэн байж таарад. Тэгээд яг тэр үеэсээ эмчнэр болонгууд за дасгал хөдөлгөөн за одоо яг энэ сүүлийн үед фитнес гэдэг юм аягүй хөгжиж байна. Тэгээд энэ тал руугаа яваад нурууныхаа булчин чангалаад явах юм бол цаашдаа таны яс асуудалгүй байх юм байна гэд. Тэгээд яг анх 17 онд тийм ээ 17 оноос яг анх яг фитнесээр яг хичээлж эхэлж байсан юм яг. Яг өөрөө бол би яг ингээд яг юм юу гэх юм яг тэр орж байгаа залуучууд шиг ингээд нэг юм багш гэх юм бол ер нь л байхгүй. Өөрийнхөө яг уншсан, судалсан, яг биеэрээ мэдэрсэн ч юм уу те. Өөрөө ингээд хараад судлаад за ингээд гадны залуучдын влог үздэг ч юм уу. Тамирчдын өдрийн влогийг үзэх ч юм уу те. За хооллолтны юм байна, бэлтгэлийн системийн юм байна. За сүүлийн 30 хоног ингэж гин 7 хоногийн мөчлөр ороход ингэж гин гэдэг ч юм уу. Тэгээд яг ойр зүрийн юм мэдээж бас яг ингээд явж байгаа ахнараас асууна. Гэтэ бас яг бүгднээс асууж болохгүй ш тас хэцүү. Ерөнхий за нэг иймэрхүү юм байдаг шүү гэдэг чигээ бол аавна. Тэгэл ер нь бол өөрийгөө бэлдээл. Ер нь бол орсон доо. Тэгээ бас яг орж байгаа тамирчид маань айгу сайн багш нартай олон жил орсон багш нартай тамирчид орж ирсэжсэн болохоор бас айц бол нэлээд их байсан. Ийм амар багш нартай хүмүүс ч одоо дийлэх юм болоо да гэдэг ч юм уу. Ийм олон жил орсон туршлагатай тамирчид шав бэлдсэн юм чи амар хүмүүслээ байхтаа гэдэг ч юм айц бол нэлээд байсан. Ер нь бол нэлээд гайхсан байдалтай л байсан юм байна да. Яг өөрөө бэлдээд орсон болохоор багш гэж яг ингээд за багшаа ингээд ингэж гэдэг ч юм уу тийм хүн бол ер нь бол байхгүй. Яг хоо зөвлөгөө өгдөг ингээд чиг ингээд ийм байдаг, тийм байдаг шүү гэдэг өгдөг ах нар бол байгаа. Яг нэг 2 3 ах нар бол. Гэтэ тэр хүмүүс чинь бас өөрсдөө амьдралтай, шавнартай, өөрсдөө бас тэмцээнд бэлдэж байгаа болохоор би бас бүх юм асууж чадахгүй. За гээл. Тэгэл за ер нь угаасаа би яг энэ чиглэлээр явъя. Ингэж байгаа юм чинь яг өөрөө яг ингээд биеэрээ мэдрээд алдах ч юм уу те, гэмтэх ч юм уу энэ байдлууд өөрөө үзчихин. За хоолоо өөр дээрээ туршаад үзье гэдэг ч юм уу. Тэгэх юм бол дараа нь би ядаж ингээд алдаж байгаа хүмүүсийг харах юм бол ойлгох юм байна гэдэг ч юм уу. Тийм талаас нь явсан. Тэгээ яг яваад үр дүн гарахгүй, хугацаа алдаад, мөрөө гэмтээгээд, хөлөө гэмтээгээд тэгэл яг эхлэн гоо за өөр нь ингээд мэдлэг дотоо явах бол чанга юм байна гэдэг талаас үсэл тэгэл өөрөө яг уншиж судлаад эхэлсэн. Яг тэмцээний өмнө гэх юм бол яг ус хасалтан дээр л миний чинь нэлээд босон да. Би ч өөрөө яг өндөр 76 болохоор 78-аар орох хэвээр. Стандартанд яг зааж байгаа дүрм нь. Тэнгууд минийх чи яг 82 дээр гаццсан байсан. 83 дээр гээд. Тэгээ яг усаа яг грамлаад хасаад эхлээд тэн дээрээ бараг нэг 4 5 ил хайсан уу. Өөр нь усаараа нилээ алдсан юм байна. Тэгээ яг техникийн зөвлөгөөн дээр очиж ингээ өгөхөд минийх чинь 77 800 гээд яг 200 г яг таараал жинд орсон юм л. Ээжийн хувьд бол нэлээд дургүй байсан. Яг нүжин хасалт яваад тэрнгууд хүн чинь ингээд турж цээ тэрнгууд ингээд амар харагдсан шүү дээ. Тэнгууд одоо чи манай хамаатны ах нар ч юм уу надад хэлэхгүйгээр ээжээс чинь ингээд өвчин туссан юм уу гэдэг ч юм уу. Ингээд өвчин тусаад турцсан юм байна шүү дээ. Имлэгт үзүүлэхгүй бол болохоо ээж энэ ч гэдэг юм уу. Тэгээ чи буруугаар хүлээж авах нэлээд байсан. Яг одоо бол ойлгодог болж эхэлж байгаа манай гэрэх. Нэг арай яг ингээд нүдэнд нь харагдахуйц зүйлийгээд үр дүн гараад ирэнгүүт ер нь бол ийм байт юм биш тэгээд ер нь энэ жилээс арай гайгуулж эхэлчих юм уу. Тэрний өмнө бол яг миний яг тэгж бэлдэж байгааг хараад ч юм уу яг ингэж өөрийгөө зовоож яадیں۔ гэж хаар зүгээр сахан хоолой итэл байж л та гэдэг ч юм уу. Тийм байдлаар бол нэлээд авч үзэл тэгэл энэ жилээс яг ингээд харуулаад ирэнгүүт за нэг юм байт юм ингээл арай нэг гэр бүлийнхэн маань арай нэг дөхөм ойлгож эхэлж байгаа юм уу. Сүүлийн тэмцээн гэх юм бол би яг өмнөх өдөр нь орхоо бойлигээ бодож ирсэн юм л. За гараа цаахан
хоол идээд тэгээд ороо болий. Ер нь болий чадахгүй мэн. Дийлэхгүй хоо гэдэг ч юм уу. Ер нь бол янз бүртэй унах ингээд сэтгэл зүй тогтворгүй байдлууд ер нь аягүй хөсдөг. За би чадахгүй хаа. За чадчих юм байна гэдэг ч юм уу. Яг нөгөө хүний хоолны дэглэм бариад нөгөө цусан дахь сахарын хэмжээ багасаад ирэнгүүт яг хүний яг сэтгэл зүй тогтворгүй болж эхэлдэг үе рүү гол орно гэсэн үг л дээ. Стресстэй болж эхэлнэ гэсэн үг. Тэгээд нөгөө за болохгүй ч юм уу болдго юм болов. Тэгэл яг цэвэр өөр дөрөө туршилтлаа гэсэн үг л дээ. Нэг жоохон будаага идээд бие хардаг ч юм уу, махаа идээд бие хараад за энэ таарахаар юм байна, таарахгүй мэн гэдэг ч юм уу. Янз бүрийн байдлаар. Гэхдээ надад хамгийн яг нөгөө таалагдсан байдал нөх юм бол нөгөө тэмцээний өмнө уулан талхал айгу. Ер нь бол хүнийг тайвшруулд юм байна л гэж ер нь л яасан. Тэгээ энэ удаагийн тэмцээн гэх юм бол яг тэмцээнээс сар гарны өмнөөс эхлээл ууланд ганцаараа айгу их алхсан да. Тэгэж алхаал яг тайвшраал бодол тогтоол. За тэрийг ингээ гэдэг ч юм ийм ингийн байд юм байна гэдэг ч юм уу. Тэр талаасаа харж эхлэнгууд өөр дөр ажиллах дараа илүү надад амар байсан. Ер нь бол цаашдаа их юм бол мэдээж багштай болох бодол байна. Хараад энэ хүн надад заачдахгүй юу гэдэг талаас би өөрөө шинжлэх гэсэн үг байхгүй. За тэгээд мэдээж тэмцээн оролдоонд энэ жилдээ бол ингээд ордгоороо ороод чадвал энэ жилдээ гадагшаага тэмцээнд явж үзэх бодол бол байна. За тэгээд яг өөрийнхөө хийдэг яг энэ зүйлээ цаашлаад ирэх юм бол илүү олон хүнд тус болох. За нэг хадгалаад нэг хүнд хоолны зөвлөгөө нөгөөд хөдөлгөөний нийлэхэд за нэг 45 үрээд өөдлөх байсан бол ядаж нэг 65 үрдэг ч юм уу. Одоо тэр л одоо миний гол зорилго юм да. Арай нэг хүмүүст туслах тал руугаа л илүү явж байгаа юм уу. Өөрөө яг өвдөх яг гэж зовох ямар гэдгийг мэддэг болохоор тэр үед яг ингэж хүмүүсээс туслалцаа байхгүй ч юм уу ганцаараа яг зовж исэн үед бол байгаа. Тэгэхээр яг тийм үед нь гарч ирээд тийм одоо тусалж чадах хэмжээний мэдлэгийг авсан ч юм уу өөр дөрөө туршаад үзсэн ч юм уу тийм үнэн байхын тулд ерөнхийдөө бол одоо яг одоо миний яг энэ зан үйл хийж байгаа бөөгийн үйл хэрэг байна. Одоо яг энэ зураад явж байгаа энэ мэрэгжил маань байна. Гарын ураараа хийж байгаа дархны ажил байна. Энэ одоо хоол бэлтгэлийг ингээд судлаа явж байгаа гэд бодибилдинг фитнесийн төрөл байна гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд маань ирээдүйд ядаж нэг 5 хүнд ч юм уу 10 хүнд ядаж нэг 15 20 хүний нэг бодлыг өөрчлөөд тэр нь цаашаага 30 40 болоод явдаг ч юм уу. Хүмүүсийн амьдралд л илүү нэг юм тус тэмтэй байчаасаа л гэдэг талаас нь ер нь бол гол зорилго нь тэр юм уу да. Залуучуудаа гэх юм бол нөгөө юу вэ? Амаас ам дамжсан хүмүүсийн үгэнд итгэж одоо янз бүрийн хоолунд ч юм уу уураг нэмэлтдэх түн ч юм уу тэрийг бит хэрэглээрээ өөрөө уншиж судлаад илүү мэдлэгтэй болоор л гэж залуучуудтай хэлмээр. Тэгвэл мэдлэггүйгээсээ болж өөрийнхөө эрүүл мэндээр тоглож байгаа залуучууд ер нь бол маш их байгаа. Өглөө өлөн гарч явах тий. За тогтмол ядаж 3 цагтаа юм идэх гэдэг ч юм энэ зүйлийг ингээд уншаад мэдээд авах юм бол ядаж цаашд нь амьдрал нэрхтэн болов. Өөрөө мэдээд авчих юм бол ядаж хүүхдтэй заагаад өгнө шүү дээ. Энд ч бас нэг эрүүл амьдралын юм аяг гэдэг юм. Тэгэхээр илүү залуучуудыгаа энэ хоол гэдэг хоол хүнс хөдөлгөөн гэдэг юм илүү уншиж судлаасаа л гэж бодож байна.